Маш их баярлалаа. Нийт одоо Монголын ардын урлаг таартай та бүхэндээ бас энэ орой гайхалтай мэндийг дэвшүүлье. Тэгээд 16 дахь удаагийн мөнгөн модны наадам болвол миний хувьд бол босго өндөртэй 3 дахь удаага ер нь бол шилдгийн 3 болоо. Тэгээд яг 3 дахь удаага дээр авч байна. Тэгэхээр маш одоо ийм нэг том зүйлийн ард ингээд гарсан мэдрэмж төрж байна. Тэгээд илүү ихийг хийж бүтээхийг, илүү их үлгэрлэн дуурайлуулахыг одоо хүсэж байна. Тийм. Өнгөрсөн жил болоод ер нь энэ жил таны хувьд амжилт бүтээлээр дүүрэг эхэлчихсэн. Ер нь ямар амжилтад үзүүлж байна? За тэглэв 7 сард би Азийн ээж зэрэглэлийн гослол бүжигчдийн тэмцээнд яг ардын төрөлд бүжгийн төрөлд тэргүүн байрыг авсан. Тэгээд Оросын холбооны улсын Чечен хотын Грозны хотод болсон Махмуд Айсанбаева гэж зөвлөлт холбоот улсын ардын жүжигчин маш том бүжиг дэглэж хүний одоо нэрэмж дуралдаанд бас нэгдүгээр байранд орсон. Тэгээд Чимээгүй хотын жолооч гэдэг маш сонирхолтой кино одоо Симдорж найруулагч бид эдийн бүтээсэн нэг уран бүтээл байгаа. Тэр кино маань 11 сард Эстоны Таллин хотод нээлттэй хийгээд тэгээд Гран При шагнал зэрэглэлийн уралдаанаас Гран При шагнал аваад тэгээд шилдэг зураач гэдэг шагналыг авсан. Тэгээд саяхан баг 2 хоногийн өмнө Осакагийн кино наадмаас жүжигчин миний хувьд бол шилдэг Азийн жүжигчин гэдэг шагналыг бас хүртсэн. Тэгээд дахиад бидэд бас фестивалд явах гээд одоо өдрөө хүлээгээл байж байна да. Мэдээж та бас энэ шагналаас урам авч байгаа цаашдын зорилго юу? Би бол дан одоо нөө бүжгэрээ дагнахаасаа илүү бас өөр салбарт хүч үзсэн юм чинь бас илүү тийм олон талын зүйлд өөрийгөө сорж үзэх. За ганц бүжигчин биш те жүжигчин. За яг уран бүтээлч хүн ямар байх ёстой юм бэ гэдгийг болоо мэдрүүлэхийг одоо өөртөө ч гэсэн мэдрүүлэх, бусдад ч гэсэн таниулахыг одоо хичээнэ гэж бодож байна да. Баярлалаа. Хэдэн настаас энэ бүжиглэж ирсэн юм бэ? Би Монгол Улсын консерваторт 8 дугаар ангиасаа ороод тэгээ 12 дугаар ангида төгсөөд үндэсний урлагийн их театрт 14 оноос ороод нийтдээ 11 жил одоо ажиллаж байна. Одоо үндэсний урлагийн театрт гослол бүжигчнээр явдаг байгаа. Ийм нэр хүндтэй шагнал авсан ч одоо энэ үед анхны одоо бүжгийн багшаар авсан. Гэлгүй ахын. Манай бүжгийн багш бол Монгол Улсын гавьяач жүжигчин үндэсний урлагийн их театрын Ахмад уран бүтээлч. За бас маш олон шавнырыг бол төрүүлсэн багш маань Монгол Улсын гавьяач жүжигчин Алтан гэрэл багш. За дээрэс нь бас мөнгөтөлгийн багшаагаа бас дуртахгүй байж болохгүй. Тэгээ оюун багшаагаа бас дуртахгүй байж болохгүй. Тэгээд сэвждийн нэрэмжит бүжгийн чуулгын одоо ерөнхий бүжиг дэглэж хашхуу багш маань байна. За цэцгээ багш маань, хосоо багш маань гэдэг маш олон багш нар бол байгаа. Тэгээд энэ ганц нөгөө нэг урлагчин ганц бий бол биш бид байдаг. Тэгээд хамтын бүтээл тэгэхээр бүх хүмүүст одоо чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлмээр байна. Тэгээ өнөөдөр бас сэвждийн Сүхбаатар гэдэг маш агуу хүнээс энэ гайхалтай цомыг авлаа. Тэгээд маш их баяртай байна.